Хүн өгсний дараах 49 хоногт яадаг вэ? 1-р хэсэг. Монголчууд бид буддын шашин сургаалыг илүү их хүлээн авч бишрэн шүтдэг билээ. Тиймдээ ч хүн нас барахад буддын шашны ясаар 49 хоног зунагласан майн мэгзэн уншин явдаг. Тэгвэл хүн өгсний дараах 49 хоногт яадаг болох талаар 49 хоногийн тайллыг өгүүлсэн Барда тойдол хэмээх ховор намдын судраас Бурхны шашныг шүтдэг хүмүүстэй зориуллаа. Энэ судар нь хүний оршихуй нууцад хүрэх түлхүүр юм. Бардар тойдлыг өгчлэн орчуулбал сонссны хүчээр чөлөөлөгдөх гэсэн утгатай бөгөөд энэхүү судар нь төвдийн эрдэмтэн мэрэгдийн олон зуун жилийн турш үе дамжин цуглуулсан баримтуудаас бүрддэг юм. Энэ судрыг нас нөхчөж буй хүнд буюу нэгэнд өнгөрсөн хүнд уншиж өгдөг байсан ч зөвхөн дээгүр зэндааны ламнаар л унших эрхтэй нууц судар байсныг дурдах зүйтэй болов. Энэ судар тэмдэглэгдснээр Бардын 6 шат байдаг. 3-ыг нь хүн амьтдаа үзэж, 3-ыг нь нас барсны дараа туулдаг тухай өгүүлжээ. Ингээд Барда тойдлоос зөвхөн зайлшгүй чухал гэснийг нь толилуулъя. Чикай бард буюу үхлийн мөчийн бард. Энэ нь нэгдэх шат буюу аливаа амьтан амь тавих мөч юм. Энэ үед доорх үхлийн шинжүүд мэдрэгдэнэ. Ямар шинжүүд өөрт мэдрэгдэх вэ хэмээвээс бүх бие хүндрэн чихүүдээс хурч хүйтэнд умбана. Нэг бол халуун оргиж, нэг бол хүйс даана. Нүдний өмнө харанхуйлан гал бутарч үзэгдэнэ. Энэ бүхэн үхэлд бэлтгэгдэж байгаагийн шинж юм. Ингээд удахгүй нүдэнд чинь гал бадран Чикай бардад шилжинэ. Энэ үед анхааралтай байж бодлоо төвлөрүүлнэ, сайн сонсч, сайн харах хэрэгтэй. Мөнхийн гурвал болох Кай буюу Дхарма Кай үглийн үе, Самбхог Кай цэцэн ухаан, Нимана Кай төрөл хувирахыг харж мэдрэхийг хичээ. Хамгийн сүүлийн амьсгалаа авах вэ. Үүний дараа мөнхийн ариун гэрлийг олж харна. Өмнө чинь зах хязгааргүй орчлон нэгдэнэ. Чи ойр ганцаар өд мэд хөнгөн хөвөх болно. Гэвч үүнд бүү баяс бас битгий. Энэ бол үхлийн цаг, үхлийг ашигла. Энэ бол аваа их боломж. Хэрв чи гэлба үзвэл энэ бол яруусан тодорсон бодит ахуйн мөнхийн гэрлийн гэлба гэж ойлгох хэрэгтэй. Чи өөрийн оюун ухаан энэ үед ахуйгаас тусгаарлан ариусан цэвэршиж гялтанан гялалцах бөгөөд энэ нь чиний ухамсар юм. Оюун ухаан ухамсар хоёрын нэгдэлчин мөнхийн Дхарма Кай үглийн үр мөн. Одоо чиний оюун ухаан өөхөх төрхийг мэдэхгүй. Энэ чинь л дангаараа мөнхийн гэрэл буддаа Амитаба ажээ. Анхаарлаа төвлөрүүлэн мөнхийн гэрлийг хайх тун. Олж хараад түүнийг энэ байна гэж хүлээж ав. Энэ бол мөнхийн үнэн Дхарма Кайтай уулзаж байгаа нь тэр. Түүнийг олж хараад танин мэдэж чадвал үнэн хэрэгтэй чи юу хүсэн тэр болж чадна. Ингэж нууцад нэвтрвэл үхэл амьдралын хуулийг ойлгож өөрөө энэхүү гэрэл болно. Гэвч энэ бол хүн болгоны хүрч чадах шулуун зам биш юм. 2 дахь шат. Чи мөнхийн тод гэрлийг олж харж чадаагүй бол дараагийн бардад шилжихийн өмнө 2 дахь гэрэл үзэгдэж болно. Олж харахыг хичээ. Хэрвээ харж нэрлэж хүлээн авч чадвал цаашдаа олон юмнаас зугтаж чадна гэсэн үг. Гэрлийг олж харуутаа өөрийн шүтээ мэд хүлээж авах хэрэгтэй. 2 дахь гэрлийн үе амьсгал зогссны дараа хэдэн цаг үргэлжилнэ. Амьдрах хүччин биеийн нэг онгорхой цэгээр гадагшлах бөгөөд ухаан санаа яруусч эргэн тойрондоо байгаа бүхнийг олж харна. Найз нөхөд төрөл төрөстөө харах төдийгүй тэдний яриагч сонсно. Өөрийн орхисон бие махбодоо өөрийн одоо эзэмшиж буй биеэ хараад өөрийн нүднээ үл үзэгдэгч тунгалаг болсноо мэдрэнэ. Үүнийг мэдрээд айхгүй байвал нийгэм мөчтөл аврал ирнэ. Энэ бол 2 дахь мөнхийн гэрэл. Өөрийгөө өөрчлөгдсөнийг мэдээж шинжлэгдэж гэрлийг мэдэрч хүлээн авснаар өөрөө гэрэл болно. Өөрөөр хэлбэл гэрэлд шингэнэ. Гэрлийг танихгүй бол мөнхийн харуулуудыг ямар ч дүрээр харна, тааралдана. Хэрвээ чи гэрлийг хараагүй боловч ухаар нь сэргсэн бол хаана байгаагаа мэдэрсэн бол номхон хүлцэнгүй байхыг хичээ. Юутаж тааралдсан толгой гудаалган амьд сэрүүндээ мэддэг байсан ганц таринагч болов унш.
итгэж шүтэж явсан зүйлдээ мөрөг, замчин тааруулд бас түүнд бишрэн мөрөг. Их зам өмнө чинь нэгдэнэ. Энэхүү Чикай Барт 3-5 хоног үргэлжилнэ. Хонд Барт буюу кармуудын хий үзэгдлийн Барт. Энэ Барт нь ойролцоогоор 15 хоног үргэлжилнэ. Ер нь үхлийн 3 Барт нийтдээ 49 хоног юм. Хэрэггүй болсон бие махбодыг орхисон оюун ухаанчин Чикай Бартыг дамжаад Хонд Бартад шилжинэ. Хонд Бартад шилжээд бүүвэ битгий яар анхаарал болгоомжтой бай. Чи үхсэн өнгөрсөнтэйгөө бүү зуралд. Сэтгэл хөдлөлчин чамайг аимшигтай газар аваачиж чадарна. Инэрэн хайрлах сэтгэлээр эргэн тойрноо хар. Зүү зэрэглээ мэт хуурц гэрэл гэл ба аянга тэнгэрийн дуу гих мэт их чимээ өмнө чинь дүүжгэнэ. Чи нэгэнт үгүй болсон тул чамайг юу ч айлгаж чадахгүй гэдгийг бүү март. Чи хүссэн зүйлдээ хуурч чадна. Энэ дуу чимээнд хуурч нэгд. Энэ бол сүүлчийн чин мөн чанар мөн. Хэрвээ энэ бүгдийг мэдэрч ойлгож хүлээж авч чадахгүй бол чамайг аимшиг нөмрөн. Мөс цөмрөх мэт гай зовлонгийн өөр ертөнц рүү унаж мэднэ. Бодлогогүй мэдрэмжээсээ болгоомжил. Ингээд Хонд Бартад шилжсэний дараах өдрүүдийг дараалан өгүүлье. 1-р өдөр. 3 өдрийн турш өөрт чинь юу тохиолдсныг мэддэггүй байсан бол сэргээд битгий сандар. Чи их өөрчлөгдөжээ. Бүх юмс өөрчлөгдөж чи өөр болсон. Толинд бүү хар. Ойр дотныхойгоо бүү заваа. Чи урд өмнө хизээч үзээгүй зүйлээ үзэж сонсч байгаагүй зүйлээ сонсох болно. Аль альных нь их усүр бол зүрх сэтгэлийн чинь мандал юм. Энд чи гэгэрэх боломжтой. Эхний өдрийн энэ газар бол цагаан баадтай Вайрочаны эзэмшил юм. Тэр цав цагаан биетэй бөгөөд цэвэр цэнхэр гэрэл цацруулна. Энэ гэрэл нь маш хурц, тоймгүй их төлтөө тул айж эмээх сэтгэл төрүүлнэ. Гэвч хэн айхгүй энэ гэрэлд итгэж өөртөө хүлээн аавна тэр Бардагийн авгай хөвчин зовлонгоос чөлөөлөгдөнө. Цэвэр цагаан гэрэлд хэрхэвч автаж болохгүй, замаасаа төөрнө гэсэн үг. 2 дахь өдөр. Энэ өдөр бол нэвтэрхийн жаргал болон толны сэцэн зүнг шингээсэн цагаан голын өдөр юм. Мөн энэ өдөр нүгэлтнийг авахаар тамийн хаалга нэгдэнэ. Тэндээ утаархуу бараан гэрэл цацрах бөгөөд ихэд ойр дотно халуун дулаан санагдана. Гэвч энэ дотн мэт хар гэрэл рүү бүү хар. Мөн үйл, уур уцаарчин чамайг там руу түлхэж чадна. Тамд нэг унаас тэндээс буцах зам нь удаан. Энэ өдөр уурлаж уцаарлахаас зайлсхий. Газар дээр үлдэгцэд чиний өмч хөрөнгийг хуаан маргаж эсвэл ханчин чамайг марцсан байхыг үзэж болох бөгөөд энэхэн мөчөдөл дүрсгийн урлуул тамд унлаа гэсэн үг. 6 тэнгэрлэг тэмдэг солонгийн өнгөөр үзэгдэнэ. Дорны ялагдашгүй төгс бууцтай хурц цагаан нүд гэлбэн гэрлээ цацруулсаар ирнэ. Энэ цагаан гэрлийг хайр, ёс журам, гоо сайхан төгс төгөлтөрт алдна. Үүний хажуугаар там болон муу муухайг дагуулсан хар хүрэн гэрэлж байна. Хүний муу муухай зан чанар цагаан гэрлээс нүд гэлбэн бууруулж хүн айдаг болохоор ийхүү хар гэрлийг дагана. Энэ мөчөд ухаалаг бай. Энэ хар гэрэл чамайг тодорхойгүй, арчаагүй ирээдүй рүү хөтлөнө гэсэн үг. Хурц цагаан гэрлээс имээлгүй түүнийг даг, сонс. 3 дахь өдөр. Өмнөд зүгийг цэвэр шар гэрэл ноёрхно. Ратна самбаха буюу өмнгийн буцтаа шар биенээсээ шар гэрэл цацруулсаар ирнэ. Хэрв шар гэрлээс айж түүнтэй сулилданд хуяарч буй бүдэг цэнхэр гэрлийг дагваас газар дээр шин амьдралд иргэн орж төрөх өтлөх өвдөх үхэх зовлонг дахин амсч сонгох аргагүй хамгийн муу мухай газар унана. Цэвэр шар гэрэлд уусагтун.